Эрхэм үзэгчдээ өнөөдөр Монгол улсад анх дугаар шинэ үндсэн хууль батлагдсны 28 жилийн ойн өдөр тохиож байна. За энэ өдрийг тохиолдуулаад бид үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын чухал бүрэлдэхүүнсээр ярилцахаар зорилоо. За студид Дорнот аймгийн засаг даргын тамгын газрын дарга Батүлзий. За Дорнот медиа группийн захирал Туяа. Мөн Хөлийн цэргийн техник 132 дугаар ангийн сургалт сахилга албаны зохион байгуулалтын дасгийн дарга Дэд Хурандаа Эрдэнэ хоёрнаар өргөдөө ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол гэдэг бол энэ гадаад дотоодын аюулгүй байдлаас одоо ихээхэн хамаарч байдаг. За харьцангуй бол Монгол улсын хувьд хоёр хөрш орон маань одоо тогтвортой за хоорондоо одоо харилцаа хамтын ажиллагаа одоо сайн байгаагаас үүдэлтэй манай одоо энэ гадаад аюулгүй байдал бол аюулгүй байдлын маань нэг баталгаа юм болов уу гэж хардаг. За тэгэхээр энэ гадаад дотоодын халдлага хамгаалалтын өнөөгийн байдал ямар түвшинд байгаа талаар Дэд Хурандаа Эрдэнэ хоёр тайлбарлаад ярихгүй юу? За баярлалаа. Энэ үндэсний аюулгүй байдал гэж тусгай тийм үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль байдаг л да. Энэ хуулийн дээр болохоор үндэсний аюулгүй байдал гэж Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхол мөн дээрээс нь одоо гадаад дотоод таатай нөхцөл байдал баталгаатай хангагдсан байхыг бол үндэсний аюулгүй байдал гэж хэлж байгаа. За энэ чиглэл дээр бас энэ хуульд үндэснээс манай Хөлийн тухай бол үндсэн хуулиа холбоод гарсан байгаа. Хөлийн тухай хуулийн дээр дотор Монгол Улсын хөлийн алшгүй тархан байдал нь бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал салшгүй хэсэг мөө гэж одоо хуулинд бол заасан байдаг. За манай улс нь Хятад, Орос хоёр улстай хэлдэг. За энэ хотоор одоо хөлийн аюулгүй байдал, хэл орчмын нутаг дэвсгэр, за мөн аюулгүй байдал, тий үндэсний язгуур ашиг сонирхлыг одоо хангах, за мөн гадаад таатай нөхцөл байдлыг баталгаатай байлгах чиглэлээр одоо бас хангагдсан байдаг. За энэ хоёр улстай хэл залгаж байгаа улсын хувьд бол манайх бол тусгай тогтсон бүрэн эрхт улс тийм ээ. Хөлийн аюулгүй байдлын одоо маш чухал гэж бодож байна. Энэ газар нутгийн аюулгүй байдалд ч мөн одоо иргэдийн оролцоо ялангуяа одоо хэл орчмын иргэдийн оролцоо бол хамгийн чухал. Энэ иргэдийн оролцоог хангах, тэднийг идэвхжүүлэх, тэдний үйлчилгааг дэмжих чиглэлээр төрийн одоо ямар бодлого хэрэгжиж байна. Энэ тал дээр Батүлзий дарга та. За тохиолдолд өнөөдрийн мэнд хүргэе. Тэгэхээр ийм байдаг л да. За хэл хамгаалах байгууллага бол яг хэлийн зурвасаа ингээд хамгаалаад ингээд тогтоох. Энэ бол манай Монголын үндэсний аюулгүй байдалд маш чухал үүрэгтэй. Хэл хамгаалах гэдэг бол зөвхөн гаднаас орж ирж байгаа зүйлийг одоо хэл зөрчигчийг хамгаалах гэдэг утгаараа бас биш юм байна. Дотоодоосоо бас гадагшаа гарах одоо жишээлбэл айландны мал зал ингээд шуурга мурганаар ингээд өрөөд гарч энэ зүйлүүд дээр бас хамгаалалт тавьж явах нь бол бас үндэсний аюулгүй байдалд маш чухал үүрэгтэй байдаг. Ягаад тэгэхээр мал сургууль төрийн хамгаалтанд байна гэдэг одоо энэ цөм сөрөг гэдэг бол өөрөө одоо хөтэ аж ахуй гол зөвхөлдөг Монгол улсын хэмжээнд бол мал аж ахуй гэдэг бол өөрөө чухал бас нэг салбар. Тэгэхээр бас энэ дээр бас манай Хөлийн цэргийн бас баримтчаадаг бодлогод их байдаг. Ялангуяа одоо олон шуурганаар одоо аваад үлдсэн мал иргэдийн одоо өмч хөрөнгө энэний ард бол асар хэмжээний эдийн засгийн бас бодлогод явагдаж байдаг. Дээрээс нь малын цөмсөргийн бүтц гэж бас нэг зүйл байдаг. Энэ бүгдээрээ бол дандаа л улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм зүйлүүд байдаг. За тэгэхээр хэдийг бол зөвхөн одоо энэ хөлийн одоо Монгол улсын хэмжээнд бол манай Дорнот аймаг хамгийн их одоо хөлийн зурвастай аймаг. Оросын улбаны улс бүгдийн Хятад ард улстайгаа хөлөнтэй нь хэлж яадаг. 5 бондтой гэдэг. Энэ зүйлээр бол бас орон нутгийн иргэдийн дэмжлэг бол хэл хамгаалах байгууллагад маш чухал үүрэгтэй байдаг. За зүгээр ингийн жишээ аваад үзэхэд манай Дорнот аймгийн хэмжээнд халахгүй гэдэг нэг сум байна. Хуучин бол 2 зэрэгэлдээ 2 сум байсан. Одоо бол ганцхан болчихсон. Гэтэл эргэн тойрныхоо одоо хамгийн ойрхон байгаа зэрэгэлдээ одоо суурин газартаа гэхэд 350 км. Халахгүй сум одоо Дорнот аймагаас 340. Матад сумтай гэхэд дараагийнх нь нөгөө зэрэгэлдээ сум гэхэд Матад сум байгаа. Матад сумаас 320 км алслагдсан. Ингээд суурин газраас ингээд алслагдана гэдэг бол өөрөө тухайн төр бүс нутгийн Монгол улсын хамгийн зүүн хязгаар маань өөрөө эзэнгүүдэх байдалд орж байгаа. Энэ бол өөрөө үндэсний аюулгүй байдалд маш цөргөөр нөлөөлөх ийм хэмжээнд байна. Халахгүй орон бол угаасаа дэлхийн нийтэд маш хэмжээгээр судлагдсан газар орон. Дээрээс нь бол Монгол улсын одоо үр тариа болон бусад зүйлүүдийн нөөц газар гэж зарлагдсан байдаг. За тэнд бол Менингийн сав газараас гадна байгалийн үзэмж өртсөн олон газрууд, дээрээс нь ашигт малтмалын маш олон нөөцүүд гэдэг энэ маш чухал зүйлүүд бол энэ халахгүй оройнд бол байж байдаг. Тэгэхээр энийг бид нар бас хамгаалах гэдэг бол бас үндэсний аюулгүй байдалтаас маш чухал үүрэгтэй байдаг. Гэтэл зөвхөн хэл хамгаалах байгууллагатай найдна гэдэг бол Хөлийн цэрэг бас өөрөө өнөөдөр бол ямар ч алдаагүй гүйцэтгэж аваа боловч тэдний ард талд заавал нэг ард иргэдийн маань хүчин зүйлүүд нөлөөлж байх хэрэгтэй. Ийм учраас бол бид нар жил болгон
хэл хамгаалах тус хүчний зөвлөгөө гэдгийг хийдэг. Хэл хамгаалах тус хүчний зөвлөгөөнөөрөө дандаа ард иргэдэд татан оролцуулдаг энэ нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр тэр хязгаар нутагт ганцхан сум байгаад ахаар нөгөө иргэдийн маань хэлийн маань ард талын баг нь болж байгаа гол хүчин зүйлс болж байгаа. Иргэдийн маань тоо толгой цөөрөх. Тэр бус нутгаа хамгаалж байгаа одоо өрхийн тоо цөөрөх энэ сөрөг үр дагавартай байдаг. Тэгэхээр эндээс бол аймаг орон нутгийн зүгээс маш онцгой анхаарч ялангуяа сүүлийн жилүүдэд одоо дахин нэг сумыг байгуулж хуучин байсан халахгүй сумыг сэргээж одоо сум байгуулах ийм хүсэлтийг аймгийн засаг даргаас удаа одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхий сайд, улсын их хурлын дарга, за мөн одоо өөрийн аймгаас сонгогдсон улсын их хурлын гишүүдтэй удаа дараа хүсэлтийг хөргүүлээд байгаа. За яг хөө энэ дээр бол яг хөө ер нь бол оронтой төрийн албан агчдын оронтой нэмэх өгдөг шалтгааны улмаас өнөөдөр сум болгоход хүндрэлтэй байгаа боловч өнөөдөр нэг сум байгууллаа гэдэг нэг 10 албан агч нэмэгдснээсээ илүүтэйгээр үндэсний аюулгүй байдалд маш их чухал үүрэгтэй ийм зүйл байгаа. Тэгэхээр хил хязгаар нутаг гэдэг бол өөрөө манай Монгол Улсын хамгийн зүүн захад одоо эргэн тойрныхоо бүсээс одоо 300 гаруй км аслагдана гэдэг бол тэр сумын иргэд нийгмийн үйлчлэгийг авахдаа 350 км явах цаашаа одоо бүгд хятадд улсын үйлчлэгийг авах уу одоо эмнэлгийн үйлчлэгээ гэхэд л одоо тийм байгаа. Тэнд байгаа иргэд одоо нааша 350 явснаас цаашаа нэг 90 км яваад эмнэлгийн үйлчлэгээ авах нь илүү амар юм шиг. Энэ байдал маань эргээд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ийм нөхцөл байдлууд үүсээд байгаа. Тийм учраас зэрэгэлдээ хоёр ойрхон сум байгуулж үе цаашдаа ч ер нь тэр бүс нутагт олон сум байж иж ер нь бол Дорн аймаг бол хамгийн цөөхөн сумтай. Хүн ам одоо хичээлүүд Хинтээ аймгаас хүн амынхаа тоогоор бол газар нутгийн хэмжээгээр том. Тэгсэн хэрнээ цэцэг саргааны нэгж сумынхаа хэмжээний тоогоор бол цөөхөн баг жишээтэй. Хинтээ аймаг 18 сум, 4 тосгон гэдэг 22 нэгжтэй байхад Дорн аймаг 14 нэгжтэй байх жишээтэй. Яг ийм байдаг. Тэгэхээр энэ зүүн хязгаар нутгийг олон улсын ингээд жишгээс аваад үзэхээр олон улсын жишгээр ер нь хэлийнхаа бүсийг дагсан суурин газруудын тогтчлт болон тэдний одоо бэхжилтүүдийг маш сайн хийж өгсөн байдаг онцлогтой байдаг. Тэгэхээр бид нар бас гадны орнуудын жишээг одоо авах зүйтэй хаа гэж бодож байгаа. За нэг талаасаа энэ бол зөвхөн юу те хэл хамгаалах талаас холбогдож байгаа төрлийн бодлогын хэмжээний нэг. Монгол Улсын нийт хүн амын одоо 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. За тэгвэл Дорнот аймгийн мөн одоо аймгаар наваад үзвэл аймгийнхаа нийт хүн амын нэг 50-аас дээш хувь нь аймгийнхаа төвд амьдарч байна гэдэг хамгийн сүүлийн судалгаа байна л да. Эндээс юу харагдж байна гэхээр хүн ам маань хаана одоо амьдрах таатай нөхцөл боломж байна тэрийгэ дагаад төв суурин газраа ингээ бараадад байна. Тэгэхээр үүнээс үүдээд зах хязгаар нутгуу тэр аслагдаад байгаа хэлийн одоо зураас амьдрах хөнгө боллоо гэдэг энэ нөхцөл шалтгаанууд бас үүсээд байна. Тэгэхээр энэ аслагдмал сумдуудад одоо ард залуучуудыг очиж ажиллах, амьдрах энэ нөхцөл боломжийг хангахад төрийн одоо ямар бодлого дэмжлэг хэрэгтэй нэг талаас нөгөө талаас ард иргэд маань энэ дээр өөрсдөө хувь хүний үүднээс бас ямар байдлаар хандвал зүйтэй болов. За тэгэхээр яг энэ төвлөрлийг сааруулахад хамгийн гол чухал зүйл эдийн засгийн хөшөөрөх гэдэг. Тэгэхээр Дорнот аймаг маань яг Монгол Улсын жижигсэн хувилбар байдаг. Зах хязгаар нутагта хүн амынхын дөнгөж 50% байдаг. Яг төвлөрөл дээр болохоор 50% байдаг. Одоо жишээлбэл яг Монгол Улсын хэмжээнд нийслэлтэй 50% байдагтай адилхан манайх Чавс хоттой 50% байдаг. Хоёр улстай хэлдэг, манайх бас адилхан хоёр улстай хэлдэг. Гэх мэт олон зүйлүүдээр Монгол Улсынхаа хэмжээтэй яг тийм нөхцөл байдалтай бол Дорнот аймаг адилхан байдаг. За Дорнот аймагт яг судалгааны дүнгээс харахад Дорнот аймагт яагаад юм олон яг төв дээр юм төвлөрөл илүү байдаг вэхэр хуучин одоо социализмын үед гэж яригддаг. Энэ үед үйлдвэрлэлийн баазыг зүүн хэсгийн үйлдвэрлэлийн баазыг Дорнот аймагт төчилж байгуулж ясан гадаад дотоод худалдаа, төмөр зам гэдэг маш олон зүйлүүдийг энэ дээр төвлөрүүлж яснаас олон үйлдвэрүүд байсан. Энэ үйлдвэрүүд одоо жишээлбэл ажиллаж явах үед нь одоо илгээлтээр буюу хүний нөөцийн бодлогоор маш олон хүмүүсийг одоо яг энэ төв дээр авчирч Дорнот аймгийн төв дээр авчирч ажилласнаас энэ нөхцөл байдал үүссэн байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлийн баазууд өргөн байсан учраас хүн амын төвлөрөл нь Дорнот аймаг дээр байсан ийм нэг зүйл байгаа. За нөгөө талаар яг эдийн засгийн хөшүүрөх хэрэгтэй вэ гэж хэлж байгаа гэхээр нэгдүгээр яг энэ дээр тэнд өдөө орон нутагт очиж ажиллах татварын бодлого. За одоо өнөөдөр Монгол Улсын хэмжээнд татварын бодлого дээр бол тодорхой хэмжээний өөрчлөлт хийлээ. За жишээлбэл нийслэлээс одоо 500 км зайтай бол арай өөр татвар төлөх. За 1000 км асалтаа бол арай өөр татвар, илүү бага татвар төлөх. Энэ бол төрийн нэг бодлого, эдийн засгийн хөшүүргийн нэг бодлого явж байгаа. За үүний дараа бол дахиад бидний тавьж байгаа өсөлт бол зах хязгаар нутагт явж байгаа төрийн албан агчдын цалин үсийг нэмэгдүүлэх. Хэлийн нэмэгдэл гэж яригддаг, олон жил яригдаж байгаа. За энийг одоо гаргаж өгч одоо энэ бол төрийн албан агч талаас одоо эдийн засгийн хөшөөрөг гарч ирнэ. За нөгөө талаас бол бас эдийн засгийн бас нэг форум хийгдэх ёстой. Энийг бол
бид нар олон жил бас ярьж байгаа. Одоо тэнд байгаа барааны үнийг одоо жишээлбэл өөрөнтэй байлгах. Одоо хуучин бол нөө зэрэглэлийн буюу поисын зарчим гэж байсан. Зах хязгаар нутгуудын бараа бүтээгдэхүүн хямдхан, төв ор нутгуудын хүнтэй. Тэгэхээр одоо шатгууны үн одоо өнөөдөр бол эсрэгээр байна те. Төв суурин газруудад бол хямдхан байгаад байдаг. Алслах тутсан улам илүү үнэтэй байгаад байдаг. Энийг болохоор тээврийн бодлогоор тайлбарлаад байдаг. Гэтэл тэр нэг компани нэг савнд орж байгаа учраас тэр компани өөрөө одоо орон нутгийн Монгол улсынхаа одоо эдийн засаг түүнээс үндэсний аюулгүй байдалтайгаа холбогдож бодох юм бол ашгаа бол хаанаас олж байгаа нь хамаагүй. Нэг л Монгол улс нэгдмэл улс тэр компани Монгол улсын хэмжээнд нэгдмэл нэг л үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр одоо зах хязгаар нутагтаа бас алдагдлаа төв орон нутгаас нөхөх боломж одоо байх боломжтой ийм нэг зүйлүүд байгаа. Тэгэхээр шатгууны үн тэнд хямдхан байх тусмаа тэнд хүмүүсийн бусад эдийн засгийн одоо өршөөргөд хямдрах ийм нөхцөлүүд байдал үүснэ. Тэгээ энийгээ дагаад одоо тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүний хямдрал байх жишээтэй ийм зүйлүүд гарч ирж иж эдийн засгийн талаасаа бол үндэсний аюулгүй байдал талаас сайн зүйл гарах хэрэгтэй. Хүн амын ажиллах одоо амьдрах хандлага бодлоготой уялдуулаад хилийн ер нь одоо зэрэгт хил дээр ажиллахын залуусын сонирхол ер нь хэр байдаг вэ? Одоо бас нэг үе бодох юм бол хил хамгаалах байгууллага хилчид одоо хилчдийн төлөөс төр зөхөөс нөлөөдгөө бодлого одоо шийдвэрийг бол авч хэрэгжүүлж. Одоо манай хил хамгаалах байгууллагын хэмжээнд төрөөс хилийн талаар баримтлах бодлого гэдэг цогцоор хэмжээ явагддаг л та. Тэгээ энэний хүрээнд бол одоо хил хамгаалах байгууллагын албаагч хилчдийн одоо амьдрах ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бас хууль тогтоох шийдвэрүүд бас тэдгээр гарсан. За сая манай одоо хилийн тухай хууль 2016 оны батлагдсан. Хилийн тухай хууль маань одоо энэ чиглэлээр бас нэлээдгүй зүйлүүдийг бас тодорхой шийдэж өгсөн. Жишээлбэл одоо хилчдийн хил дээр аль паасан хилийн нэмэгдэл одоо бүсчилсэн байдлаар одоо нэмэгдсэн баг. Энэ нь одоос бас хилчд манаас их давуу тал болж байгаа. Хил дээр аль байж байгаа хилчдийн маань одоо бүсийн хилийн нэмэгдлийг одоо зэрэглэлээр хилийн нэмэгдлийг зэрэглэлээр одоо ингэж авч байгаа нь 1-2 дугаар өтөр одоо 1-2 дугаар зэрэглэлээр өтөр 1-р зэрэглэлийн став гэх хэмжлэнгээр энэ одоо аль одоо алсгтмал хол байгаа газар нь 1-р зэрэглэлдээ ороод тэр нь одоо авж байгаа ахуй хангамж цалин мөнгө нь одоо нэмэгдээд тухайн цалингийнхаа одоо үндсэн цалингийнхаа 50% хүртэл хэрэг хэмжээний нэмэгдлүүд ороод ирж байгаа. Энэ үднээс бас одоо хилчдэд одоо үзүүлж байгаа төрөөс одоо хилийн тэр баримтлал бодлого бол бас оновчтой зөв шийдэл болж явж байгаа гэж байна. За үндэсний аюулгүй байдалд одоо шууд бусаар нөлөөлж болох үз юм олон хүчин зүйлүүд байна л да. Үүнийг бол энэ соёлын одоо давлгаа за даяаршлын нөлөөнд одоо бид энэ гадны соёл манайд Монгол улсад ихээр орж ирж байна. За энэ соёлын одоо давлгааны хүрээнд бид өөрсдийн үндэснийхээ энэ соёлыг хэрхэн авч үлдэх үү, хэрхэн хамгаалах уу? Энэ тал дээр бас туяа эрхлэгч ямар бодолтой байдаг вэ? За сэтгүүлчдийн ордогийнхоо нэвтрүүлэгт оролцооч гэсэн энэ хүсэлтийг цааргалгүй хүлээж авсан. Тэгээд биднийг салбарынхан тэгээд тэр тусмаа залуу сэтгүүлчдийн баг бас сэдэв санаачлаад энэ ажлыг хийж агаад нь бас талархалтай хандаж байгаа эхэнд нь хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. Тэгээд соёлын дархлаа гэж надаас сэтгийцсэн их том асуудал. Гэхдээ энэ том асуудлаас бид нар аль болох одоо цогтож зулбаад яваад ах уу бид бас эхэнд нь дуугарах ёстой хүмүүсийн нэг учраас одоо өнөөдрийн энэ дээр ард ингээд зөксөж байна. Тэгээд соёлын дархлаа гэдэг ингэхлээр нөгөө энэ үг анх одоо нутагшиж бидний одоо үгийн санд орж ирсэн гэвэл нэлээд олон жилийн өмнөөс шүү дээ. Гэтэл тэгээд яг энэ үг ингэж орж ирээд чухам одоо ажил хэрэг болж байгаа талаас нь ярил бас жоохон учир дутагдaltaй авах гэж бодсон. Тэгээд дархлаа гэхлээр зэрэг хүний биеийн дархлаа гэдэл бид нар чинь гайгүй сайн мэддэг шүү дээ тий. Тэгээд энд нэг хүн найтахад тэнд таниад тусчлаа л гэдэг. Тэгээд дархлаас уу штэ л гэдэг. Их олон удаа хайтаг гараад байна л гэдэг. Тэгээ дархлаас уу штэ. Тэгээч ингээч гэдэг. Ингээд зөвлөгтөө их сайн байдаг. Тэгэхээр энэ соёлын дархлаа гэдэг имийг бас хүний биеийн дархлаатай хамт одоо адилтгаж тэр хэмжээнд одоо ойлгож ингэж одоо бас хүмүүст ойлгуулах нь илүү дөхөмтэй юм уу? Одоо ухаандаа бид нарт нэгэнт одоо дархлаа гэдэг имийг тойндоо хүртэл ойлгоцсон хүмүүсийн хувьд л гэж боддөг юм аа. Тэгээд одоо соёлын дархлаа гэж манайд ямар байна вэ гэдэл одоо ингээд захын хүнээс асуугаад явах юм бол манай дархлаа их сайн штэ гэж бол мэдээч хэрэг хариулах хүн нэг цөөхөл болоо
гэж бодож байна. Тэр юу одоо цөөхөн хариулах одоо талын дархлаа сул байгаа гэдэг хариултын талд бол би өөрөө баттай зогсно гэж бодож байгаа. Тэгээд соёлын дархлаа гэдэг ингээд бодглохлоор бид нар нэг их дээрээс одоо тэгээд засаг төрийн тим шийдвэр тогтоол одоо удирдамжууч гэдэг ийм юмыг үл нэг их хүлээгээд тэгээд энийг хийхгүй байж бас болохгүй ажил байхгүй юу. Тэгээд наацх нь одоо соёлын бит бус одоо өв гэж байдаг те. Тэгээд өв тээгч гэж байдаг. Тэгээд ингээд ярихлаар зэрэг энэ бит бус өвийг одоо хамгаалах тэр өв тээгчийг одоо хэрхэн яаж залгамжлуулж авах энэ тал дээр бас нэлээ анхаарч ингэж юу ямар юм уу ажилламаар юм уу гэдэг ийм бодол бас байдгийн маа. Тэгэхээр энэ асуудлыг ингээд яриад эхлэхлээр төрийн бас дэмжлэг бол зайлшгүй. Тэгтээ бол заавал одоо дээрээс засгийн газар гэхээс орон нутгийн төрийн захиргааны байгууллагын тал дээр бас анхаарал ажиллах санаа оноо баймаар юм санагддаг юм аа. Тэгэхээр энэ тал дээр та бас жишээ баримт төрдөж хэрвэл. Тэгээд үндэстэн оршин тогтнохын одоо үндсэн үндэс нь бол соёлын өв байх хэвээр. Тэгээд энэ тэр дундаа бит бус соёлын өв гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгээд энэ их эртчижтэй энэ чинь 2018 онд илүү нөгөө улсын ийм томоохон хэмжээний яг энэ соёлын дархлаа гэсэн юм сэдвэр юу болсон юм бэ лээ. Одоо улсын зөвлөгөө тий. Тэгээ энэ зөвлөгөөнөөс мэдээч хэрэг янз бүрийн одоо шийдвэр юмнууд гарсал байлгүй. Тэгээд энд бас огт ажил хийгдээгүй гэж хэлгээд юу юм. Би зүгээр бас цаг хугацааны хувьд бас надад тодорхой юу байсангүй амралтын өдрөө таарад. Тэгээд бодглохлоор зэрэг нөгөө нэг манайд одоо энэ яг бит ус соёлын өвийн талаар хийж хэрэгжүүлж байгаа юм юу байгаа юм бэ? Тэр одоо улсын зөвлөгөөнөөс хойш гэдэг юм уу те? Гэт ингээд асууж сургалах газраас бас асуусан бол бас тодорхой юм мэдээлэлтэйгээр орж ирэх байлаа л да. Тэгтээ юу штэ ердөө ноднохон би нэг бүх цоллоочтой уулзчихсан. Батүлцээ гэж. Тэгээд тэр хүн ярихдаа нөгөө нэг өв тээгч гэсэн юм гэрчилгээг авсан гэсэн байхгүй юу? Тэгээд та энэ гэрчилгээг одоо эзэмснээрээ яах ёстой ингээд асууж байгаа байхгүй юу? Би тэгсэн чинь үгүй ерөөсөө нэг ийм гэрчилгээ өгөөд л ингээд л орхицсан гэд. Тэгээд тэр хүн бол яадгүй гэхээр зэрэг манайхан бүгдээр л таньж байгаа бах Батүлцээг тий. Улсын баяр наадмын аймгийн баяр наадмын 2 өдрийн юунд одоо тэгэл наран шарагтлал баг муужирч ойчтлал тэр 2 өдржингөө ингээд зогсож нөгөө бөхөө цоллоод морио цоллоод алилийн цоллоод ингээ явдаг штэ. Тэгээд төрхий угаасаа энэ өв залгамжлагч нь байдгүй юм уу энэ төр гэж бодогдохоор штэ. Тэгээ харин нэг залуу хүүхд харагдах болсон чинь тэр Батүлцээгөө шаваа бэлтэж байгаа юм байна л да. Тэгтэл энэ хүнийг одоо төрийн бодлогоор бид нар уг нь бол дэмжиж өгөх ёстой. Одоо энэ хүнээс сурахт нэг 5-10 цаасны дэмжлэг ч юм уу аймгаас яачвал эн чинь бүр айгүй урамтай. Одоо ингээд зөвхөн хоббигоор бол энэ ажлыг хийж гин гэсэн үг шүү дээ тэр Батүлцээгөө чинь. Тэгээд яасан чинь та тэгээд 2 өдөр наадмын талбай дээр зөксөөд одоо ямар хэрийн одоо юу гэдгийг мөнгө цаас авах уу гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний л ойлгосноор спорт орооны дарга нэг баг халааснасаа нэг 20 төгрөгөл өгчдөг юм уу даа л гэж л ойлгосон шүү дээ. Хэрвээ ийм байдаг бол айгүй бас энэ тал дээр бас аймаг орны тодорхой манай тамгын газрын дарга энэ ярилцлагад орж байгаа болохоор би бас энэ талаар бас нэг чихэндэн дуулгаасаа гэж бас хүссэн шүү. Тэгээд 9 сард Хятад Монгол сэтгүүлчдийн форум гэж Ордост боллоо. Тэгээд Ордост болсон чинь баг 4 өдөрч боллоо тэр чинь нэг л их олон юм соёлын арга хэмжээтэй. Тэгсэн чинь морин тойруулга дээр бид нарыг авъяцсан. Ордос чинь маш гоё морин тойруулгатай болцсон. Сүүлийн үеийн хот гээд энийгээ сурталчлах, далд бодлохтой ерөөсөө тэнд юу л их баг төвшний том уулзалт юмнууд Ордост болдог болсон мөлий. Тэгээд морин тойруулгын юун дээр нь стадион дээр нь очисон. Тэгээд нөгөө морь сургагчдын юг үзэж байгаа байхгүй юу, үзүүлбэрийг
Тэгсэн чинь годгонсон жоохон охтууд чинь зүгээр л нэг морины давхил дунд нь хоёр талд нь ингэж үсэрч гараад л бүр үнэхээр багталтай байгаа юм чинь. Тэгсэн чинь тэд нэр юу байсан гэсэн чинь дандаа манай Монголын ос очисон тийм залуучууд. Тэгээд нэг талдаа бахархмаар санагдсан ч гэсэн нөгөө талдаа бас яана манай улс бас ийм хүмүүсээ бас авч үлдэж болоогүй юм уу гэтэл би бас 2 жилийн өмнө нөгөө морь уяачтай ярилцчихсан. Тэгэхэд ерөөсөө морь уйдаг нөгөө морины уралдаанч хүүхд гэж байхаа болсон гэж хэлээ. Тэдний сумандлаа. Тэгээд яасан бэ нөгөө хүүхдүүд гэдэг тэгэхээр зэрэг бүгд энэ юу руу гараа явцсан. Хилийн гадна нөгөө баган тойрно гэдэг нь болцсон. Тэгээд тэнд яг нөгөө нэг аргагүй штэ амжиргааных нь бас 5 төгрөгнөөс хамаагүй илүүгээр тэнд үнэлж штэ тэдний хөдөлмөрийг. Тэгээд энэ мэтчлийн наацхийн имийг одоо ядаж нэг их төр зэсгийг хараад байхгүй аймаг орон нутгийн хар харьцагны бодлого гэж баймаар юм уу. Тэгээд ийм соёлын юм наацхийн л одоо бид хамгаалах тийм үүргийг л одоо бас хүлээх нь зөв юм уу гэж бас бодсон шүү. Тий. За сая туяа захирал хэллээ. Орон нутгийн энэ соёлын одоо салбартаа төлхөө одоо анхаарах хэрэгтэй юм шүү гэдэг санааг хэлж байна. Тэгэхээр энэ дээр боловсрол соёл урлагийн салбар гээд нийтэд нь 2 салбарыг нэг салбарт хамааруулад ингэ явцдаг. Тэгэнгүүт боловсролын одоо салбарын үйл ажиллагаанд давмайлаад соёлын үйл ажиллагаа ингээд алдаг, дутагддаг ийм одоо тал ажиглагддаг. Ийм учраас одоо саяхан хэдэн жилийн өмнө иргэдийн төлөөлчдийн урлаар соёлын хөтөлбөр гээд боловсруулад хэрэгжүүлж байгаа тийм ээ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар. Тэгэхээр үнэлдэ сая туяа эрхлэгч хэлдэг үндэстэн оршин байна гэдгийн хамгийн гол зүйл нь бол өөрөө соёл юм байна. Үндэстэн гэдэг бол бусдаас юугаар ялгарч яддаг вэхээр ганцхан соёлоор ялгарч яддаг. Энэ бичиг үсэг хэл яриа дуу хөгжим тэр бүтээл одоо гэр орноо хэрхэн яаж засгаасахгүй ямар орон байранд амьдардаг усахгүй энэ бүгдээрээ соёл байгаа байхгүй юу. Тэгэхээр энэнгээрээ бид нар одоо бусад үндэснээс ялгарч яддаг юм онцлогтой. Тэгэхээр энэ соёлын бодлогыг одоо бид нар маш одоо зөв авч явж ивэл уламжлалт үндсэндээ аваад явна, хадгалаад аваад явна гэсэн үг шүү дээ. Энэ соёлын одоо уламжлагдж ирсэн энэ том агуус том соёлыг бид нар хадгалж авч үлдэж чадчихвэл энэ маань одоо үндэстэн байхын оршин тогтнохын одоо хамгийн гол чухал зүйл. Тэгэхээр энэ дээр бол мэдээж орон нутгийн зүгээс нэлээд олон арга хэмжээнүүдийг авч байгаа. За бид нар бол зөвхөн одоо төр засгийн бодлого шийдвэр сая туяа эрхлэгч хэлж байгаа яг тэр орон нутгийн одоо шийдвэрийг ямар байх юм бэ? Орон нутгад бид нар яг ямар зөв бодлого хэрэгжүүлэх юм бэ гэдэг энэ талаасаа нэлээд анхаарад сайн таны хэлдэг тэр соёлын хөтөлбөр гэдгийг бид нар баталсан байгаа. Энэ соёлын хөтөлбөрийн хүрээнд бид нар яг яасан бэхээр хамгийн ихний ээлжинд бит бус өвдөөгч нар эднэрийнхээ одоо бүх дүрсийг нь аваад дүрсжүүлээд баримтжуулаад ингээд архивын сан өмрөг үүсгээд хадгалж эхэлж байгаа. Энэ өөрөө дахин давтагдчихгүй зүйл. Одоо нэг соёлын өвдөөгч маань алга болдог одоо бурхны орондоо очдог ч юм уу. Ингээд энээсээ шалтгаалаад маш олон тийм соёлууд өөрсдөө аяндаа мөхөж алга болдог энэ оршигтой. Тэгэхээр яг энийг дагуулад бид дандаа видео бичлэгээр архивлж авч үлдсэн нэлээд олон зүйлүүдийг байгаа. За энд бол бит бус угаасаа соёлын одоо өвийг тооллого гэж бас хийгддэг. За мөн бит өвийн соёлын өвийг тоолох талмаараа бит бус одоо энэ соёлуудыг бид аль болохоор хадгаж авч үлдэх энэ төлөв юм нэлээд гол нь барьж байгаа. Одоо энгийн жишээхэд бид нар ер нь дотооддоо байдаг зүйлээ бид нар нэг сайн анзаардаг юм байна. Үзэмжингээ одоо жишээлбэл жилийн цай гэлдэг өдөр болгон болж идэг гэдэг энэ бол соёлын аюул том өв. Тэгээ энийг одоо бид нар ингээд баримтжуулж авч үлдэхгүй ингээд яваад идэг. Ийм зүйлүүд байсан учраас өнөөдөр одоо бид тэр бүх зүйлүүдийг баримтжуулж авч үлдэж байгаа. Одоо сая одоо эрхлэгч хэлж байгаа тэр Батулцгийн одоо тэр бүх цоллооч гэдэг. Энэ дээр бол бид нар зориудаар сум болгоноос нэг хүүхдийг бүр зориудаар бэлдсэн. Одоо өнгөрсөн жил бүгдийн зориудаар нэг хүүхд бэлдээд яг цоллоочор бүх цоллоочор морь цоллоочор мөн одоо шагаан ухаан төрлөөр гэдэг гэх мэт одоо энэ зүйлүүдээр яг сум болгоноос зориудаар хүүхдүүдийг бэлдэж байгаа. Ингэж одоо соёлын хувийг хадгалж авч үлдэх ийм зүйлүүдийг бол зориудаар бодлогоор авч явж байгаа ийм зүйлүүд байгаа. Дээрэс нь аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг аймгийн иргэдийн хурлаар батлуулсан. За энэ аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг батлуулахдаа гол нь бид нар яг юунд туршилсан бэ гэхээр орон нутгийн одоо энэ ёс заншилтай холбоотойгоор аялал жуулчлалыг хэрхэн яаж хөгжүүлэх юм бэ? Улс үндэстний гол би энэ аялал жуулчлалын гол татдаг гол зүйл нь бол ерөөсөө л ёс заншил гэдэг юм байна. Түүнээс байгалыг бол хаанч хүн үзэж болно. Одоо бүтээн байгуулалтын ажиллаж байдаг юм одоо бидний яриад байгаа хөгжил гэдэг байгаа зүйлийг бол хаанч үзэж болно. Соёлын ялгааг л хүн үзэх гэж аялал жуулчлал нэлээд явагддаг учраас мастер төлөвийг бид нэр бодлогоор батлуулахдаа дандаа яг тэр ёс заншил уламжлал
бусад үндэстнээс бид нар яг ямар соёлоор ялгарч байгаа энэ талын юмнуудыг нэлээд анхаарч гаргаж тавьж байгаа. Тийм учраас өнгөрсөн жил одоо жишээлбэл Хөрлөн гол дээр бид нар энэ нэг соёлын өдрүүдийг зохион байгуулсан. Одоо энэ дөрвөн үндэстний манай дөрвөн ястны гол онцлог юу байгаа юм. Дээрээс нь одоо 21 аймагта ганцхан байгаа энэ симфони оркестр бид нар яг яаж эн чинь бас адилхан нэг соёл. Тэгэхээр энэ зүйлүүдээ бид нар яг яаж гаргаж тавих гэх мэтийн одоо юм соёлын арга хэмжээг нэлээд төлөвлөгөө ажиллаж байгаа. За одоо дахиад нэг төслөр гэж байгаа нь энэ соёлын өвийг хадгалахад хамгийн чухал зүйл нэгдүгээрт юу байх вэ гэдэг. Тэгэхээр монголчуудын ам зохиол гэдэг айгуус сайн монгол мундаг одоо тийм философи яваад байгаа. Тэгээ энэ одоо философидыг хадгалж авч үлдэх ялангуяа зөөр цэцэн үг гэдэг. Одоо энэ афоризмаас юугаараа ялгаатай дэлхийн нийтэд байдаг энэ зүйлээс Монголын одоо зөөр цэцэн үг юугаараа ялгаатай. Онцлог таавар яг юугаараа ялгаатай юм. ертөнцийн 3 гэдэг байгаа зүйл яагаад бусад үндэстэнд байдгүй юм гэд энэ зүйлүүдийг бид нар гаргаж тавихаар одоо орон нутгийн бодлого болгоод гаргаад тавиад ингээ явж байгаа зүйлүүд бас байгаа. Монголын төвх соёлын талаар бид эргэн тойрныхоо хөршүүдтэй бас маргаантай байдаг зүйлүүд байна. Тухайлх юм бол ЮНЕСКОд гэхэд одоо бүгд найрамдах татар тус уртын дуу хөөмийг бүртгүүлжлээ гэдэг юм уу. За Казахстан улс гэхэд нүүдлийн соёл бол манай уламжлал юм а гэд ингээд зарласныхан дараа бид энэ чинь манай Монгол үндэстний соёл штэ гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр цаашдаа бид яг энэ манай үндэстний маань соёл түүх маань үнэн мөнөөрөө судлаад энийг цаашид одоо сурталчлан таниулаад дэлхийн өвд бүртгүүлээд Монголыг гэж ингээд тамгалах энэ одоо ажлууд дээр та бүхэн ямар бодолтой байдаг вэ? Ингээд юмыг ер нь асуудлыг те шүүмжлэхүүл амархан байдаг шүү дээ. Одоо соёлын дархлаа муу байна ч гэдэг юм уу, аймаг орон нутагт юу хийж байгаа юм бэ ч гэдэг юм уу. Тэгтэл энэ асуудал нэг их дээрээс юм буугаад ирэхгүй өөр хувь хүн иргэн бүр өөрсдөө нэг садас юу сэтэж санаачлаад одоо хийвэл бас их багтахгүй юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд яг хөө зүгээр дорнод медиа группийн нэг юунд дорнод зон гэж сэтгүүлээдэг. Тэгээ энэ сэтгүүлдвэл миний л мэдхийн лав 2-3 зэргийн энэ соёлын одоо өв тэгч гэдэг юм уу одоо энийг нэг жоохон аймаг анхааралтай тэр сэтгүүл одоо дараа нар төрдөг хүрдэггүй мэдхгүй энэ зүгээр тодорхой хүмүүстэл бид нар өөрсдөө бас хүрэгдэг л дээ. Тэгээ тэрэн дээр гэхэд чинь одоо энэ Гамболд Лимбчин Гамболд тэрний бас нэлээ бас тийм жижиг биш хөрөг нийтлэгдсэн. Тэгээ энэ хүн юу гэхлээр зэрэг нөгөө нэг битүү амьсгаа гэж байдаг энэ л дээ нөгөө юунд чинь лимбний битүү амьсгаа гэж. Тэгээ энэ лимбний битүү амьсгаа гэдэг чинь Монгол улсын одоо яаралтай соёлын өвд бит бас өвд бүртгэх 16 ийм төрөл зүйлийн чагсаалт байдаг юм байна. Тэрэнд орцсон явж идэг. Гэтэл манай аймагт тэр одоо лимбний битүү амьсгаагаар одоо тоглодог энийг чадварыг эзэмшсэн юм мундаг хүн дэргэд байж идэг. Гэтэл тэгээд тэр Гамболд маань тэгээ энэ лимбний битүү амьсгаагаар ингэж лимб тоглодог хүн чинь ерөөсөө Монгол улсын хэмжээнд миний л сонссноор штэ нэг 20 хүрэхгүй гэсэн үү 20 гаруй хүн байдгийн гэсэн штэ. Тэгэхэд бүр тэр Цэрэнд орж гэж багшийн одоо би чамд бүхий л юм өглөө шүү Гамболд минь одоо надад хүнд өгөх юм үлдээгүй гэдэг ингэж үлдээсэн одоо битүү амьсгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ Гамболд өгш маань одоо чухам хаана явдгийг ядчил аймаг энэ хүнийг яаж энэ Монгол улсын тэр яаралтай чагсаалтанд орж байгаа 16-гийн нэг нь ингээд битээр манай аймагт байж хат энэ хүн маань бас яг тэнд өвтөгч гэдэг юм уу одоо тийм лав гэрчлэгээ юмгүй л явж ах шиг л байгаа юм. Тэгээд яг уу ямар коордер гарсан байла. Манай сэтгүүлийн Бадамсрын дарагтай коорд гарсан байж мэдээ шүү. Тэгээд тэрийг олж үзээд бас Гамболд багшийг нэг эрд сурвалжлаад ядчил аймаг одоо энэ юугаараа өв тэгчээр одоо ингэж ялаа энэ төр гэвэл бид нарт бол аюул бахархалтай баймаар санагдаж байгаа. Тэгээд бас болдын ганц цэцэг гэж охин байна. Дорнотын гаруулын. Тэгээд Оросын холбооны улсын их сурвалж багшилж байна. Одоо яг хаана байна вэ? Тэгээд тэр охин болохоор дуучин хөгжимч охин. Тэгээ Бурейдийн өв соёлыг энэ залуу хойч үедээ өвлүүлэх гэж маш их хэмжээний юм судалгааны ажлыг хийж байгаа. Тэгээд энэ мэтчлэн ингээд зүгээр нөгөө нэг айлаас ирэхээр авдраа удал гэдэг те тэгээ хийгээсэн хүнд бол одоо арга мунддгүй хийхгүй гэсэн хүнд бол шалтак мунддгүй гэд гоё үгнүүд байна. Тэгээд ингээд бид нар Дорнот аймагт одоо энэ өв тээгч, соёлын өв тээгч, бит бас
өв энтрийнхээ талаар бол бас хийвэл ажлууд бол байх шиг харагдаад идэгий. Тэгээ яг бид нар бол сэтгүүлчийнхээ одоо үүргээр гэдэг юм уу ингээ гаргаад ирдэг. Ийм нэг хүн байна шүү гэдэг. Одоо бид нар үүрэг тэр юм да. Тэрнээс биш бид нар тэрийг бариад ингээд гэрчлэгээл л одоо чагсаалт юмд оруулаад явах бол бидний үүрэг биш шүү дээ. Тэгээ ингээд гаргаад төгөөд орон нутаг маань бас ямар хэмжээнд хүлээж авдгийг. Ер нь тэгээ танай нэвтрүүлэгт оролцооч гэхэд би их талархалтай хүлээж авсан. Тэр тусмаа Батүлзий даргаыг оролцсон гэхлээр сая л мэдсэн л дээ нэвтрүүлэг эхлэхийн өмнө. Тэгээд их юутай байгаа сортоотой юмыг хүлээж авдаг юм дарга байгаа. Ялангуяа энэ соёлын асуудлын талаар бол их мундаг хүн шүү дээ. Тэгээд ганц цэцгийн одоо тэр судалгааны ажлыг нэг ном болгох юмсан Батүлзий дарга минь. Тэгээд энэ бас аймаг мөнгөгүй юм уу гэтэл үгүй шүү дээ. Одоо би нэг зүйлийг бүр хэлнэ гэж бодож энд зорж ирсэн. Хэлний зөвлөл гээд байдгийн байлээ. Тэгээд тэр хэлний зөвлөлд бас ингээд төсвөөс тодорхой хэмжээний мөнгө зоодг юм бэлээ. Тэгсэн чинь нөтөн бидтэй оны өмнө нөгөө мөнгөнд бодвол нөгөө буцах гадайсан уу яасан гэв гинтгийн нэг юм нэг хэлцүүлэг маягийн юм хийгээ тэрнийг ингээд өрн тархан шичих жишээ. Тэгтэл нөгөө нэг ерөнхийлөгчийн дэрэгдэх хэлний зөвлөлийн ажлын албаныхан болохоор П цагаан гэхлээр нөгөө тамгын дарга тий тэрний хотход ардын дууч хэлүү тэр номыг тэр ажлын албаныхан тэр цангаас одоо сан гэдэг юм уу гэдгийг зөвлөлийнхэн шийдсэн баг жишээний. Гэтэл одоо тэр ганц цэцгийн бүрээд дууны тэр өв соёл гэсэн юмыг яавал одоо манай аймгийн тэр одоо тэр хэлний зөвлөгөө дэмий нэг мөнгөө хилцүүлэгээд өнгөрөөж ирснээс тэр ном хийхтний тэр яаж ч болдгоо мө дэмжлэг тэтгэлэг болж болдгоо мө бас манай дорнотын гэхлээр л бүрээд тэгдэг үстэй. Тэгэхэд бүрээд дууны тэр ер нь дуугаар бол түрүүн Батүлзий дарга хэлсэн тий ардын дуу гэдэг одоо үндэсний ясны дуу хөгжим гэдэг юмар бол соёл одоо ингэж үе дамжин явах нь бол юу байдаг баг гол тархлаа байдаг те их тэр ардын дунд чи их одоо сургамж юм үлдсэн байдаг. Тэгээ энд нэг зүйлийг би бас хэлхийг зорьсоо. Нааша ирж явлаа би энэ нэвтрүүлэгт орох гээд тэгсэн чинь нөгөө нэг дэрэгтгэ хүн бас нэг анзаарахгүй өнгөрдөг гэдэг шиг нөгөө таны авьяас соёлын өв гээд дууны тэмцээнийг зүгээр одоо Цэнгэл жаргал багийн цэцэг дарга бахтаа санаачлаад одоо хувь иргэн одоо хэдгээр хорооны байдгийн хувь иргэн Цэнгэл жаргал ингээд жил болгон энэ ажлыг зохион байгуулад яваад байгаа байхгүй юу. Тэгээд энийг манай телевиз бас дэмжиж оролцдгийг. Тэгээ тийм учраас нэг шүүгчгээ таяа би зав байвал тэнд очиж суугаад бас 5-3 үг хэлэх жишээний иймэрхинд үг. Гэтэл энэ ядчил нөгөө 60-70-аад оны дуу байхгүй юу. Тэгээд энэ дуунууд чинь одоо болтол одоо ингээд мөнх хэвээрээ ингээд дуулагдаа. Тэгээд ер нь бас дуулахгүй л залуучууд бол бас юугүй болчих штэ. Мартагдсан штэ. Тийм учраас энийг чинь бас бүр нэр нь хүртэл таны авьяас юу лээ? Таны авьяас соёлын ийм нэртэй тийм уралдаан болоод яг хүн өнгөц сарах юм бол нэг хэдэн ахмадууд болсон болоогүй дуудуулаад нэг 3 шүүгч шүүгээд л бас болсон болоогүй шүүгээд л энэ төр байгаа юм шиг жоохон ийм хүмүүс голонгой маягтай хандаж иж болох юм. Гэтэл цаатах тэр агуулгаар нь харвал энэ бас их том ажил хийж яваа нэг иргэн хүн байна. Тэгэхээр иргэн бүрийн оролцоо энд их чухал байгаа байхгүй юу? Юунд бол тийм соёлын дархлааг сайжруулахад одоо хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг шиг. За тэгэхээр сая асууж байна л да. Гол нь манай хотын соёлын хувь ЮНЕСКОд бүртгүүлж чадахгүй байх алдчихж байна тэргээд байгаа тийм. Тэгээ энэ дээр нэг юм зүйлүүд байт юм билээ. Бид нар бас нэлээд юмнуудыг одоо жишээлбэл бүртгүүлэх гээд одоо Тэрлэн барыг ч юм уу ЮНЕСКОд бүртгүүлэх гээд ингээд нэлээд ажлуудыг хөөцөлж үзэл тийм. Тэгээ энэ үедээ нэг юмыг л анзаарсан нь юу гэхээр одоо жишээлбэл нэг хүний байгаа зүйл нь тэр хүний авьяас байдаг. Түүнээс биш тэр соёлын өв гэж үзэгдэхгүй байгаа. Ганцхан одоо жишээлбэл байвал сая тойрхлогч хэлж дээ одоо битүүлээдэг одоо нөө тасралтгүй авиагаар үлээдэг одоо лимбиг одоо ямар тасралтгүй үлээдэг нөө галсан тогтохгүй шиг одоо ингэж үлээдэг хүн одоо Монголд 20-д хүн байна гэж. Тэгэхээр энэ бол зүгээр тухайн үндэсний авьяас биш байна. Энэ бол зүгээр тухайн хүний авьяас байна. Гэт нэг тийм шалтгааны улмаас ингээд
одоо нийт соёлын хэмжээнд тухайн үндэсний хэмжээнд тарсан зүйл биш байна гэдэг. Тэгэхээр энийг одоо төрийн бодлого нь одоо гол нь яах вэ гэхээр энэ байгаа 20 өнө 200 болгох хэрэгтэй. 200-аас цааш 2000 болгох хэрэгтэй. Ингэж энэ маань одоо дараа нь соёлын хөв болж бүртгэдэг ийм зүйлүүд байт юм лээ. Тэгэхээр манай дээр бол нэлээд олон тийм зүйлүүд бас гарч ирсэн. Одоо битүү шуранхай гэж байдаг. Тэр одоо яг битүү шуранхайг одоо ясны битүү шуранхай бол бас өөр байт юм байлээ. Тэгээ энийг одоо ингээд яг яснаар ингээд бүртгүүлэх гэхээр наад чинь бас болж өгөхгүй байна гэдэг ийм зүйлүүд бас соёлын өв дээр бол нэлээд олон гарч ирдэг ийм зүйлүүд байдаг юм бэл. Тэгэхээр энийг бол бас үндэснийхээ хэмжээний яг үндэсний соёл нэгэн л манай үндэсний соёл байгаа учраас энийг одоо бас үндэснийхээ хэмжээний соёл болгож гаргаж тавих нь одоо бидний нэлээд чухал үүрэг байгаа. Тэгэд сая нэг зүйлийг аяга анзаарч бодож байхад сэтгүүлч гэдэг чинь нөгөө сэтгүүл ухааруул гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм үднээсээ одоо тоо эрхлэгч ярьж байгаа таахны асууж байгаа энэ зүйл дээрээс нэг удаж хоёрыг тунгааж байна. Ер нь бол төрийн бодлого дээр цаашдаа яг бид нарт яг юу дутагдаад байгаа юм бэ? Яг хөө бид нар одоохондоо бол хөтөлбөрөө дэвшүүлчлээ, хийх ажлынхаа хөрөнгө юмнуудыг гаргаад тавьж байна. Гэхдээ тэрэн дээр оновчтой хуурилт байхгүй байна гэдэг зүйлийг л өнөөдөр бид нар харж байна. Тэгээд цаашдаа бол одоо төсөв эдийн засгийн хуваар дахин хуурилтын зарчим энэ бүх зүйлүүд дээр бид нар эргэж зайлшгүй харах ийм зүйлүүд байгаа юм байна. Соёлын хувийнхаа тал дээр хадгалж хамгаалах зүйлүүд байгаа юм байна. Зөвхөн одоо архивлаад аваад үлдчихгүйгээр энийгээ бас одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа дамжуулж бусдад түгээх ийм зүйлүүд бас байгаа юм байна гэдгийг бас бодсон. Туяа эрхлэгчийн үгэнд дурддагдсан нэг зүйл бол дорн сонин сэтгүүл бол орон нутгтаа энэ үндэснийхээ соёлын өвийг түгээндлэгрүүлэх энэ ажлыг бас хийж гинэ гэж байна. Гэтэл ерөнхийдөө ингээд нийт одоо Монголын хэл мэдээллийнхаа массыг аваад харах юм бол гадны соёлыг одоо бид түлхүү гаргаад байдаг. Өөрийнхөө соёлоос илүү телевизээрээ, сонингороо, сайтаараа сурталчлаад ингээд байдаг. Энэ маань өөрөө бас нөгөө энэ даяаршлын нөлөөнд өртөөд хүн ардад маань гадны соёлыг дахин шүтдэг ч юм өөрийнхөө соёлыг мартах ийм бас хандлагыг одоо өгөх ийм зүйлүүд ажиглагддаг л да. Тэгэхээр бид энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад хүн ардаа үндэснийхээ соёлыг одоо түгээндлэгрүүлэхэд ер нь хэвлэл мэдээллийн байгууллага бүр ямар үүрэг оролцоотой байвал зүгээр гэж хардаг вэ? Одоо орон нутгийн юмдаа бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань тэгээд яг уу зохицуулах хорооноос угаасаа одоо юуг заагаад өгчдөг штэ. Тэдэн цагт нь одоо Монгол контент, гадны контентэнд тэдв хувьч гэдэг юм. Энэ айгүй сайшаалтай юм болсон штэ. Ер нь бол энэ дээр нэлээд дэвшил гарч байгаа. Тэгээд манай телевизийн хувьд энийг гарахаас ч өмнө угаасаа бас баримтлагдаг зарчим юмдаа солонгос киног ерөөсө гаргадаггүй штэ манайхаар. Ядчил нэг телевизэн ч гэсэн солонгос кино гаргамааргүй л байж шүү дээ. Тийм биз дээ. Өчнөө телевизээр гарч байна. Энүүгээр ингэж нөгөө дамжиж ялангуяа энэ кино урлагаар дамжиж орж ирэх гадны соёлын өвөл ингээд ерөөсөө ингээд зах замраагүй юутай болсон. Гэтэл бид өөрсдөө жоохон хамжаарахтай байж бас болоод байгаа байхгүй юу? Гэвэл бас энийг бас болж ийн л гэж бод. Тэгээ өөрийнхөө телевизийн хувьд бол солонгос кино гарахгүй байна гэдэг бол зүгээр нэг өгүүлбэр боловч бас энэ бол цаана бас өөрсдийн барьсан юм редакцийн бодлого тий. Тэгэхээр соёлоороо дамжуулж өөрийн улс орныхоо энэ үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолоо нэгэн тунхаглаж байна. Нөгөө талаараа гадаад улс орнуудад сурталчилж байгаа ийм одоо зүйл байгаа шүү дээ. Орон нутгийнхаа хэмжээнд ярихад жишээлбэл хөрс зэрэгэлдээ бүгд найрамдах татар тусын мужууд гэдэг юм. Оросын улбооны улсын хөрс зэрэгэлдээ энэ хот газруудад энэ соёлыг хэрхэн яаж ер нь сурталчилж байна вэ? Тэгэхээр ер нь бол юм л дээ. Бид нар үндэстэн гэдэг тусаар тогтнол гэдэг үндэстэн аюулгүй байдаг гэдэг бол зөвхөн одоо хэл хамгаалах, соёл гэхгүйгээр маш олон зүйлүүд байгаа. Сая эрхлэгчийн хэлдгээр өнөөдрийн энэ цагт бол багтахааргүй маш олон зүйлүүд байгаа. Энэ дээр эдийн засгийн бодлогоч гэдэг юм уу те хүний гений асуудал гэдэг ч юм уу маш олон зүйлүүд энэ дээр бол одоо үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл дээр хамаарч идэг. Тэр хэвэл төрийн байгууллагуудын одоо ажлын зохион байгуулалт тухайн байгууллагын соёл хүртэл энд одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд тасар хэмжээгээр яригдчихэдэг. За ер нь бол орон нутгийнхаа хэмжээнд соёлын бодлого бусдад түгэх гэдэг бол айгүй чухал зүйл байдаг. Нэг бол дархлага одоо улам илүү сэргээж байгаа тий гадагшаа гарсан дархлага зөвхөн дотоодоо бариад байгаа биш. Гадагшаа гарна гэдэг бол дархлага уламжлалт маш хамгийн сайн барьж явах хамгийн гол бодлого. Тэгээ энэ өрөөндөө бид нар бол читэд одоо соёлын өдрүүдийг тэмдэглэдэг ч юм уу. Сая ихэд л одоо Монголын одоо хэлний өдрүүдийг зориудаар читэд зохион байгуулж тэмдэглэж одоо монгол хэл гэдэг зүйлийг одоо Оросд түгээн дэлгэрүүлэх. За үүнээс гадна одоо хөрс зэрэгэлдээ 3 улсын аялал жуулчлалын өдөрлгүүдийг бид нар жил болгон дандаа зохион байгуулж байна. Орон нутгатаа ингээд ээлжлээд орон нутгатаа авчирч нэг зүйлийг үзүүлдэг. Тэрийгэ буцаагаад одоо Хятад ч юм уу одоо Оросын албан улс ч юм уу
хэрхэн яаж үзүүлэх үүдгийг бас бид нар авч боддог. Тэгээ энэ зүйлээр бол аялал жуулчлалыг одоо татахын тулд нөгөө талаас бол соёлынхоо одоо энэ дархлааг улам илүү бэхжүүлэхийн тулд 3 улсын аялал жуулчлалын өдөр гэдэг зүйлийг зохион байгуулдаг юм. За үүнээсээ гадна дахиад бидний гол барьж байгаа зүйл нэгдүгээр Дорн тамхи таата байгаа нэг зүйл. Бид нар бас аль болохоор давуу байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй. Тэгэхээр Дорн тамхи таата байгаа зүйл нь хөлийн худалдаа. Тэгээ хөлийн худалдаагаар дамжуулж өөртөө соёлын одоо тэр өв тэгшнэрийн бүтээгдэхүүнийг одоо маш хэмжээгээр гаргаж байгаа. Ялангуяа гар урлын зүйлүүд гэх мэтийн зүйлүүдийг гаргаж байгаа нь өнөөдөр харахад нэг талаасаа бол зөвхөн одоо эдийн засаг худалдааны чиглэлийн юм шиг боловч яг цаад утга нь бол бидний гол бариад байгаа зүйл нь энэ соёлыг бусдад түгээн дэлгэрүүлэх. Энэ зүйлийг бид нараас нэлээд гол нь бариад байгаа юм зүйлүүд байдаг. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Үзэгчдээ бид өнөөдрийнхөө дугаараар үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын чухал бүрэлдэхүүн сэдвээр ярилцлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.